Сайн байцгаана уу? Сонин байна. Энэ удаагийн уншлагаар та бүхний ажил болон санхүүгийн төлөв энергийг нь харж өгөх болно. За юуны өмнө санхүү болон энергитэй холбоотой чухал мэдээллийг хүргье гэж бодлоо. Хэрвээ та энэ мэдээллийг сонсомооргүй байх юм бол доорх timestamp дээр дараад шууд уншлага руу орох боломжтой. За энэ чухал мэдээлэл нь маш олон хүмүүс мөнгө гэдэг зүйлтэй жоохон токсик харилцаатай байдаг. Мөнгө гэдэг зүйлийг буруугаар ойлгодог. Хорлолын чанартай зүйл гэж боддог тийм. Энэ буруу ойлголтоосоо болоод мөнгө санхүү нь хөгждөггүй. Мөнгө санхүүгээсээ болоод их стресстэй амьдралын юм ихтэй хүмүүс баггүй байгаа бизээ. Бараг дэлхий дээр байгаа хүн амын 70-60% байдаг тийм. За харин мөнгөний талаарх зөв мэдээлэл нь зөв ойлголт нь юу вэ гэхээр мөнгө бол ерөөсөө энерги төдий юм аа. Та юунд мөнгийг зарцуулна? Тухайн зүйл нь энергижиж, цэнэглэгдэж, хөгжиж, аривжиж байдаг. Та мөнгө зарцуулсан зүйлээсээ ямарваа нэгэн ашигыг авч ивэл тэр зүйл нь танд нэмж мөнгийг дуудаж өгдөг. Кайф байж болно. Кайф гоё мэдрэмж, таашаалын мэдрэмж байж болно тий. За гарц гаргалгаа зөвлөгөө байж болно. Шийдэл байж болно. Гэх мэтчлэн одоо ажил дээр А4-ийн цаас хэрэг болсон. А4-ийн цаасыг худалдаж аваад энэ шийдэл болсон гэдэг ч юм уу тий. Иймэрхүү байдлаар шийдэл эсвэл кайфыг өгч ивэл өгч чадчихвэл энэ үйлдэл нь тань нэмж мөнгийг дуудаж таны мөнгийг аривжуулдаг байх нэ. Тэр хүмүүс мөнгө зарцуулж байгаагаа мөнгө гарж ийн, мөнгө багасж ийн гэж бодох гээд байдаг. Гэхдээ үгүй таны зарцуулж байгаа мөнгө үржигдээд буцаж орж ирэх ёстой. За ямар тохиолдолд мөнгө хасах руугаа ордог вэ гэхээр эго болон хорлолын замаар, стрессний замаар мөнгөө зарцуулангууд мөнгө нь хасах руугаа яваад байдаг байх нэ. За одоохондоо энэ зөвлөгөөг энэ ч хүргээд дуусгая. За энэ талаар би бас жижиг хөрхөн курс энэ төр бэлдсэн байгаа. Нарийн ярьж өгч байгаа. Тэгэхээр одоо сайхан уншлага руу орё. За. Окей, группүүдэд дэлгэж үзүүлье. 3 групп байгаа. За, группүүдээ яхаасаа өмнө эхлээд танилцуулгыг хийж өгье. Уншлага нь 2 гол хэсэгтэй. За, эхний хэсгээр нь болохоор таны энергийн шалгалтыг харж өгнө. За тэгээд гол асуудлыг нь харж өгнө тий. Тэгээд гол асуудлынх нь гарц гаргалгааг нь харж өгнө. Тэгэхээр эхний бичлэгээр бүгдээр яг хамаг гол чухал юмнуудаа харж өгөх болно. Тэгээд нэмэлтээр нь болохоор байдлаас хамаарсан нэмэлт зөвлөгөөг нь харж өгнө. Цаг хугацаатай хамааралтай зүйл, харах шаардлагатай зүйл харж өгнө. За алгасч болзошгүй алтан боломжууд гэдэг энэ зүйлийг нь бас харж өгөх болно. За группний номер 1 нь болохоор мод бөгөөд нарны зургалтай Emperor гэдэг хөзөр байна. Групп номер 2 нь болохоор Judgment гэдэг цагаан тагтааны зурагтай хөзөр байна. Групп номер 3 нь болохоор 6-ын сава Ирвэхитэй хөзөр байна. За сайхан мэдрэмжтэйгээ холбогдож агаад хамгийн их татагдаж буй хөзрийг сонгох нэ. За тэгээ уншлагаа сонсож байх үедээ стресстэй, залхуу үрээд нэг л сонсомооргүй санагдаад байх юм бол сонсохоо байлгах нь тийм үү? Сөрөг энергиэр цэнэглэхгүй байх нь шүү дээ, тийм. Энэ нь надад бол нэг нөлөөлөхгүй ч гэлээ. Танд л аягүй нөлөөтэй ах болно. Та энерги хаана яаж зарцуулж байна? Яг тэр энерги нь танд үржигдэж орж ирдэг байх нэ, тийм. За тэгэхээр сайхангүй амьсгал аваад мэдрэмжтэйгээ холбогдож агаад группээ сонгоё. Групп номер 1 уншлагадаа тавтай маяг. За тэгэхээр шууд бүгдээрээ таны энергийн шалгалтыг нь хийж өгье. Emperor гэдэг тухайн хөзөр нь өөрөө маш хүчтэй хаан хүнийг бэлэгдэж байгаа. Хаан эзэнт гүрний хаан хүнийг бэлэгдэж байгаа. Эзэнтэн хүнийг бэлэгдэж байгаа тийм. За тэгээ мод бол нарны зурагтай, нар нь хэртэж байгаа юм шиг. Хэртэх биш ээ, хэртэлт. Нар хэртэлт явагдаж байгаа харагдаж байна тийм. За энэ модны зураг нь сайхан сагалгаар өндөр олон жилийн түүхийг өөртөө шингээсэн сайхан мод байх шиг байна. Хэртэлттэй нартай зураг нь бас маш гүн утгыг агуулж байгаа мэт тийм. Маш mystical далдын сүнсний утга учирыг агуулж байгаа харагдаж байна. Уг нь бол энэ Emperor гэдэг хөзөр нь маш тийм газартлагтай 3D төрлийн 3 хэмжээс төрлийн шороо төрлийн энергитэй байдаг бол энэ хөзөрн дээр хэртэлт дурдгдсан байгаа нь хэртэлт харагдсан байгаа сүнслэг болгож өгч байна тийм. За таны одоогийн энергийг харж өгье. Санхүү ажил карьерийн энергийг харж өгье. Маш амбицтай Page of Swords маш амбицтай байгаа боловч энэ амбицаа бүрэн биелүүлэх замд нь садаанууд учраад байгаа харагдаж байна.
Энэ өөрийнхөө санаа болон энэ амбицаа бусдад илэрхийлж чадахгүй байгаа. Бусдад илэрхийлэхээс инээсэн, бусдад илэрхийлээд дими нэрийг харагдаж байна те. Маш олон төлөвлөгөөнүүд байна, маш их алсын хараанууд байна. Та маш их алсын хараатай хүн бол мөн байна. Тийм гэтэл энэ бүх зүйлийг хэрэгжүүлэхэд жоохон садаа үсээд байгаа харагдаж байна. Энэ садааных нь учрыг нь харж өгье. За. Тэгээ та бол юугч бол уг нь бол хийж бүтээж чаддаг, хийж бүтээж чадхаар хүн шүү гэж сахиус нь хэлж өгж байна. Таны төлөвлөгөөг бол ер нь дэмжиж байгаа. Сахиуснаас нь садаа тавиад байна уу? Би хийх ёсгүй зүйлээ хийх гээд байна уу гэсэн эргэлзээ байгаа бол ямар ч тийм зүйл дээр эргэлзэх шаардлага байхгүй. Яагаад гэвэл сахиусууд нь таны санаа төлөвлөгөө бүгднийг дэмжиж байна. Зөв шүү. Хийх ёстой. Тэгээ харин эсрэгээрээ та бараг хитрхи даруухан хандаад ажилласшгүй харагдаж байна. Сахиусууд нь таныг хангалттай өөртөө ихтэй биш байна. Төлөвлөгөөнд хангалттай ихтэй биш байгаа даа. Гэсэн бяцхан шүүмж орж ирж байна. Page of Beakers, Page of Swords, Page of Cups хоёр хамтдаа гараад ирсэн байна. За Page of Beakers-ийн утга нь болохоор энэ ч байна. A Psychic Adventure-тэй зүүн бэлэгтний аян зам, зүүн бэлэгтний адал явдал гэсэн утгатай үзэр байна. Tarot-ыг судалдаг, apprentice бусад даалтын ертөнцийг судалдаг apprentice сурагч гэсэн утгатай хөзөр байна. Энэ хөзөрнүүдийн утгнууд нь энгийн Rider-Waite-ээс өөр H.P. Lovecraft гэдэг зохиолуудтай хамаарч тайлбарлаж өгдөг юм хөзөрнүүд байгаа учраас би бол заавал утгыг шинээр хардаг байгаа. За тэгэхээр та бүхэн өөрөө далдын бясалгалын сүнслэг бизнес эхлүүлмээр аж болцсохгүй тий. Ажил карьертээс эсвэл сүнслэг байдлыг зүйлсийг оролцуулмаар аж болцсохгүй. Шууд Tarot Reader таруу уншдаг хүн мэрэгч болёо, зүүн бэлэгч болёо гэж бодоогүй ч гэж магадгүй тийм. Гэхдээ групп номиныг сонгосон ихэнх хүмүүс тэгж бодож байгаа хүмүүс байна. Хэрвээ тэгж бодоогүй байгаа бол та дор хаяж ажилдаа ажлынхаа үйлдэл бүртээ таруу уншлаг хөзөр сугалцдаг ч юм уу, зүүн бэлэгчээс асуучдаг ч юм уу, ийм зүйлсийг оролцуулмаар байгаа. Гэхдээ зөвлөгөө аваад дуусгах төдий биш бүр хамтрах хэмжээнд оролцуулмаар байгаа харагдаж байна. Магадгүй зүүн бэлэгчтэй хамтарч ажилламаар байгаа ч юм уу те. Та одоо магадгүй өөрөө цагдаа хүн байж болно. Цагдаа хүн тэгээ гэмт хэрэг тагнуул биш юм. Цагдаа болон детектив, мөрдөн байцаагч байж болно. Тэг мөрдөн байцаагч хүн байж болно. Хэрвээ тийм болвол та ажилдаа зүүн бэлэгчний тусламжийг байнга хамтарч ажилламаар ч юм шиг тий. Гэхдээ тгийгээд тэгэхээр ажлынх нь байр нь ажлын талбар нь хүлээн зөвшөөрөхгүй нөө. Энэ зүүн бэлэгчт нь луйрны чанартай, ахуулах чанартай байвал яах вэ гэх мэт юм санаа зовнилууд их байгаа харагдаж байна. Яг энэ тал дээр нь блок үүсчихэд байна. Таны ажил дээр ямар блок үүссэн байна вэ гэхээр энэ зүүн бэлгийн бясалгалын даалтын тий жоохон барьцгүй төрлийн зүйлсүүдийг ажилтаагаа хамтарч оруулж ирмээр байгаа боловч энэ барьцгүй зүйлсүүд нь дэндүү барьцгүй, дэндүү солиотой, дэндүү галзуу, дэндүү онцгүй байвал яах вэ? Луйрын чанартай болчвол яах вэ? Тэ? Аюултай байвал яах вэ гэсэн айц танд байгаа харагдаж байна шүү. За энэ асуудлынх нь гол гарц гаргалгаа шийдлийг нь харж өгье юу? Энэ асуудлынхаа шийдлийг нь харж өгье. За тэгээ тань дээр бас энэ ууршлага дээр нэмэлт асуултыг оруулж өгье. Тэр нь болохоор энэ шийдлийг авсны дараа ямар байх вэ? Нөхцөл байдал ямар байх вэ? Дээрт хүү гэдгийг хараад өгье. The High Priestess цаг нь болоогүй. Ангаалтаа бас хийгээгүй, ангаагүй зүйлсүүд байна. Ace of Pentacles. За. Групп номер 1-ийн зарим нэгэн хүмүүс хизээ нэгэн цагт ямарваа нэгэн сүнслэг хүнд сүнслэг мэрэгчлэлтэй зүйлт ламбо гэдэг ч юм уу те. Иймэрхүү зүйлс их хэмжээний мөнгийг зарцуулчихсан түүхтэй байж болцсохгүй. Эсвэл танилна гэдэг ч юм уу те. Дотны таньдаг хүн нь яг ийм онцгүй ламбо, онцгүй лам мэрэгчд онцгүй таран уншлагад их юм баггүй хэмжээний мөнгийг зарцуулаад тэрнээсээ хохирсон шарах байна. За хэрвээ энэ шарах таны одоо насанд гэдэг ч юм уу те одоогийн айд урсамжинд нь байхгүй зүйл бол өнгөрсөн насанд нь танд ийм зүйл тохиож исэн байна. Таны удамд ийм зүйл тохиож исэн байна те. Магадгүй удам нь болохгүй ламбууд хараалбулсан гэдэг ч юм уу. Болохгүй ламбууд мөнгө өгснөөсөө болоод дампуурсан хохирсон гэдэг ч юм уу. Ийм шарах таны нэг бол удамд ажуулцшгүй эсвэл таны өнгөрсөн насны дурсамжинд ажуулцшгүй. Гэтэ өнгөрсөн насны дурсамжууд нь угаасаа удамтай нь холбогдчихдаг.
Энэ зүйлийг ангаах хэрэгтэй. Та энийг ангаахгүй яваад байна. Ангаахгүй байхлаар ангаагаагүй зүйлсүүд үржигдээд биелээд яваад байдаг. Тийм. Тэгэхээр дарангуулын шархыг ангаахгүй бол улам их дарангуулыг дуудаад байдаг тий. За тэгээд шархан таны сүнсэнд байгаа шархан дарангуулыг дуудаад байнгут та ил хумсрынхаа амьдралыг энэ дарангуулаас цухтаж бултаж амьдрах шаардлагатай болдог гэдэг ч юм уу. Яагаад гэвэл олон зүгээс тэрш зүгээс ажлаас ч дарангуул орж ирнэ, гэрээс ч дарангуул орж ирнэ, найз нөхдөөс ч дарангуул орж ирнэ гэд. Ийм зүйл тохиолдод байгаа шалтгаан нь таны дотор дарангуулыг дууддаг жижигхэн шарах байгаад байгаатай л холбоотой. Тэнгүүд ил амьдралаа би давтаж хэлж дээ ил амьдралаа энэ дарангуулаас бултарч цухтаж амьдрахаас аргагүй болоод ингээд энээс болоод ядардаг цуцдаг тий. Мөнгө санхүү нь дундардаг хамаг мөнгө санхүүгээ энэ зүйлсээс цухтаахад зарцуулдаг. Тэгээд энэ зүйлсээс цухтаахад мөнгөө зарцуулангуут нь энэ зүйлсээс за нэмж цухтаарай гэдэг энд нь цухцаах энээс цухтаах зорилттой мөнгнүүд нэмж орж ирдэг гэдэг ч юм уу. Гэт ийм муухай циклд гацчихдаг байгаа их хүмүүс. Тэг хүн болгон ямарваа нэгэн циклд гацж амьдэрсэн байдаг. Тэгээд энэ цикл бүрээс гарахыг гигэрнэ гэж ярьж байгаа. Тэгээ гигэрсэн хүмүүс таны эргэн тойронд хэрэг байна гэхэлэр маш цөөх учраас та гимшил болоо шантарлыг мэдрэхгүйгээр ганцаараа биш гэдгийг ойлгоод тайвшрахыг би хүсэж байна. Танаас хүсэж байна. За тийм ээ. Тэгэхээр энэ луурд болсон тий буруу сүнслэг зүйлдээ их хэмжээний муухай хордлын чанартай сүнслэг зүйлд их хэмжээний мөнгийг зарцуулаад луурд үлсэн хохирсон шарах танд байгаа учраас энийг ангаах юм байна. Энийг ангаасны дараа санхүүд нь юу тохиох вэ? Санхүү нь яаж цэцэглэх вэ? Санхүү ажилд нь яаж нэмэр болох вэ? Яаж нэмэр болох учраас энийг ангаалах гад байна вэ? Гэдгийг харж өгье. За. Өөрийгөө батлах шаардлагагүй болно. Тэ? Хинч танаас одоо ингэ чиний ямар сони юм гээд яагаад байгаа ингэж асуух үед хинт ч өөрийгөө батлах шаардлагагүй болно. Тэгээд өмнө нь таныг айгүй сэтгэлийн готрогч исэн, готролд оруулж исэн тий. Энэ зүйлсүүдэд ерөөсөө сэтгэлийн готролд унахааргүй болно. Тийм. Гэхдээ энэ зүйлийн ашиг нь шууд төр тар гэж орж ирэхгүй ч гэлээ алстаа маш өндөр ашигтай зүйл ах болно. Алстаа өөртөө ээлтэй, алстаа эрхчлөөнд төрөх, алстаа санхүүгийн эрхчлөөнд төрөх ийм замлах нь эхний алхам мөн байх болно гэж сахиусууд нь хэлж байна. За тэгээд өөрийгөө бусдад батлах шаардлагагүй болж байна гэдэг бол маш их энерги танд эргэж орж ирж байна л гэсэн үг. Яагаад гэвэл бусдад өөрийгөө батлах нь их хэмжээний энергийг идчихэдэг. Энергийг идэж байна гэдэг чинь санхүүгээс нэгж байна л гэсэн үг. Танд хэрэг хэмжээний энерги байдаг. Тэр нь танд таны банкны дансанд хэрэг санхүү байгаатай шууд холбоотой, шууд хамааралтай байдаг байгаа. Тэгэхээр энерги нь их байх юм бол их санхүүтэй. Энерги багтаа байх юм бол бага санхүүтэй. Тэгээ бага санхүүтэй яваад байх юм бол санхүүгээ дараагийн санхүүгээ эрэг замаар биш жоохон сөрөг замаар буюу стресс зовлонгийн замаар тий одоо бөөрөө зарна гэдэг шиг тий муухай замаар олохоос аргагүй болоод улам ингээд харанхуй нөхрөө унах магадлал байдаг байгаа. Та бол тэр бүхнээс маш хол байна. Гэтэ унахгүй байх эрсдэл байхгүй гэж хэлж чадахгүй. За л таны санхүүгийн ажлын төлөв байдал нь ер нь бол ийм байна. Маш амбицтай байна. Зөв зүйлсийг төлөвлөсөн байна. Лаг зүйлсийг төлөвлөсөн байна. Та маш хэрсэн ухаантай логикоо ажиллуулж чаддаг. Ийм ухаантай маш зөв алсын араатай хүн байна. Энэ зүйлсүүдийг сахиусан дэмжиж байгаа. За тэгээд санхүү ажил дээр нь ямар блок тулгараад байна вэ гэхээр тэгэхээр энэ сүнслэг зүйлсийг ажил дээр хамтруулж ажилтайгаа хамт авч явахаас имээгээд байна тий. Имээгээд байна. Ууг нь бол энэ зүйлсийг хамтд нь авч явах шаардлагатай гэж гарч ирж байгаа. Яагаад имээгээд байгаа вэ гэхээр тэгэхээр энэ зүйлийг дахиад хорлолын чанар руу аваад явуучих вэ гэдэг айдас байгаа. Тэгээд тийм эрсдэл нь ч гэсэн бас байгаа. Яагаад гэвэл танд сүнслэг зүйлс бол левер юм аа, хорлол юм аа гэдэг шарах таны сүнсэнд байна тий. Энийг ангаахын тулд эхлээд энэ шарах байгаа гэдгийг анзаарна, хоёрт мэдэрнэ, гуравт тавьж явуулна. Ингэж ангаадаг байгаа. За тийм ээ. Одоо тэгэхээр бүгдээрээ нэмэлтийг нь харъя. За хэрэг нэмэлтийг минь авах юм бол байдлаас хамаарсан нэмэлт зөвлөгөөгөө нэмэлт зөвлөгөө, нэмэлт нөхцөл байдлуудыг нь хараад өгнө. За цаг хугацаатай хамааралтай зүйлс. Энэ нэг гой том зүйл биелнэ гэж яриад байгаа. Энэ гой том зүйлс нь хэдийн хугацаанд биелэх вэ гэдгийг харж өгнө. За тэгээд алгасаж болцсохгүй алтан боломж юу вэ нэ? Тэ анзаарахгүй байгаа алгасч магадгүй алтан сайхан боломж юу вэ гэдгийг харж өгөөд нэмэлтэн болох болно. Хэрвээ нэмэлтийг минь авах гэж байгаа бол тухайн нэмэлтээр минь уулзъя. Бичлэгийн чи өндөрлөх гэж байгаа бол танд өндрөөс өндөр амжилтыг хүсье. Дараагийн бичлэгээр уулзъя. Түр баяртай.
Номер 2 уншлагадаа тавтай морил та judgment буюу цагаан тагтаатай 20-ийн тоотой сайхан үзэсгэлэнтэй үзрийг сонгосон байна. За judgment гэдэг үзэр нь өөрөө маш агуу утгатай үзэр байгаа. Энэ нь яг гэгэрэл төрхийн өмнөх 2 дахь алхмыг хэлдэг. Өмнөх алхмыг тийм гэгэрэл төрхийн өмнөх алхмыг хэлдэг үзэр байгаа. Яг гэгэрхийн өмнө өнгөрсөн туулсан амьдралаа бүх зүйлээ эргүүлэн санаа тэр бүх зүйлсүүдээ бүгдэн цахан багцлж байгаа утгатай үзэр байдаг. За бас маш олон шувууны зурагтай гэдэг ч юм уу тий. Rider Waite үзрийн зураглалаас нь харах юм бол нийгмийн байр суурь нийгэмд та хэн бэ тий, ямар хүн байсан бэ, ямар утгатай хүн бэ, ямар учиртай хүн бэ, нийгэмд ямар ролтой байсан бэ, ямар ролтой байгаа вэ, тий бусдтай хамаарч байгаа. Бусадтай хамаарах юм бол та ямар хүн бэ, сайн хүн үү, муу хүн үү гэх мэтчлийн шүүлтийн талаарх үзэр бас байж болдог байгаа. Энэ нь таны ажил карьерийн төлөв байдалтай ямар хамааралтай байна вэ гэдгийг хараад өгье. Ихэнх хүмүүсийн хувьд болохоор энэ үзэр нь олон хүнийг хамарсан ажил хийдэг хүний энергийг илтгэж байгаа. Контент креатор байж болно, инфлюенсер байж болно, тий эсвэл хуульч хүн байж болно, маш багш хүн байж болно. Олон хүнтэй нэгэн зэрэг харьцдаг ийм ажлыг илтгэж байгаа. За таны энергийн шалгалтыг нь харж өгье. Judgment яг гарч ирэх юм шиг санагдаад байсан. Доошоо харсан гарч ирлээ. За judgment гэдэг үзэр зураглал нь олон хүнтэй гэдэгсэн ийм зургалтай үзэр байна. Ойрог зураглал нь. За доошоо хараад ирчихсэн. За King of Swords гараад ирсэн. За яалтчгүй, хуйлч гэдэг ч юм уу. Их ярилцлага өгдөг, ярилцлага авдаг, тайзан дээр гардаг, ийм лекц уншдаг, багш төрлийн гэх мэтчлийн ийм мэргэжлүүд надад орж ирж байна. За тэгээд энэ нөхцөл байдал дээр шараа болсон зүйл тохиосон байж болцсошгүй. Тэ? Эсвэл бүр гэж амар яг шараа болсон зүйл тохиоогүй байж болох ч гэлээ. Өөрийнхөө ажлынхаа хийдэг зүйлийнхаа ямарваа нэгэн зүйлээс нь та ичдэг гэж харагдаж байна. Одоо ингээ хэлэнгүүт та шууд үгүй шүү дээ, ичдэг зүйл байхгүй шүү дээ. Миний ажил гоё штэ гэж ээж болно. Гэтэ жоохон эргэцүүлээ тунгаад үзээрэй, жоохон амьдралаа амьдраад үзээрэй гэх юм бол нэрээ би ичдэм байна гэд ухаарах үе олдноо. Ажлынхаа ямарваа нэгэн зүйлээс ичдэг санаа зовдог. Тэгээ ингээд жоохон нүрээ буруулмаар санагддаг. Магадгүй олон хүнтэй ингэж тайзан дээр гарч харьцах дургүй байж болцсошгүй тийм үү? Тайзан дээр гарч харьцнаа гэдгийг та өөрийнхөө таны ажилтай яг яаж хамаарч ин холбогдож байгаа гэдгийг өөрөө бодож үзээрэй. Шууд утгаараа тайзан дээр биш бичлэг дээр та өөрийгөө гаргадаг бол зурагтан дээр өөрийгөө гаргадаг бол тэр чинь тайз гэж тооцогдно тийм үү? За тэгээд самрын урд гарч байгаа бол энэ чаас тайз гэж тооцогдно гэх мэтчлээ. Жаахан ичгүүр байдалд орсон ийм зүйл тохиосон байна. Тохиод юм байна. Ажил дээр ганц удаа тохиох биш. Олон удаа энэ нэрийг давтагдаж тохиогоод байгаа харагдаж байна. За та ажил дээр өөрөө дарга хүн байж болцсошгүй, манлайлагч дарга хүн байж болцсошгүй, эсвэл даргын зөвлөх хүн байж болцсошгүй. Маш их зүйлийг зохицуулдаг, маш их зүйлийг олж хаардаг, тэг ярхаа хүн, ухаантай хүн гэж харагдаж байна. Таны энерги бол за эсвэл энэ дарга хүнээсээ болоод юм гярхаа ухаантай хүн таныг шараа болгосон байж болцсошгүй те. Ялангуяа энэ цэцэн мэрэгэн үгээр таныг шүүмжилж шараа болгосон байж болцсошгүй. За энэ нөхцөл байдалд энэ нөхцөл байдал яг гол асуудлыг нь олж харъя. Гол асуудал нь юу вэ? The Fool харагдлаа. Four of Cups харагдлаа. Romance гэнэ үү? За манай эрэгтэй мөр борлоод эхэллээ. Манай хоёр мөр Xiaomi мөр юм болохоор их дуурах туртай, чимээ гарах туртай юм хоёр мөр байгаа. За. Групп номер 2-ыг сонгосон маш зөв хүмүүс, маш нэгээс хоёр хүмүүсийн хувьд ажлын байран дээр гэдэг ч юм уу, ажлын байран дээр хүнтэй сэтгэж байгаа баригдсан гэдэг ч юм уу, ийм зүйл тохиосон байж болзошгүй. Чанга дуу гаргаж байгаа тий. За Six of Beakers өнгөрсний асуудал гэж болзошгүй тий. Тэгээ өнгөрсний асуудал энэ ажлын асуудал нь дөнгөж сайхан тохиосон ч гэж болно. Гэхдээ хэрвээ дөнгөж сайн тохиосон асуудал мөн болвол энэ асуудлыг уг нь
бага наснаас үүдэлтэй. Бага насандаа шараа усан байж болцсохгүй тий. Бага насандаа би дуучин хүн болно гэдгсэн чинь юугаа яриад байгаа юм чи гэдэг шууд шүүмжлүүлсэн, шууд гэд шоолуулсан гэдэг ч юм уу ийм асуудал бага насанд нь тохиолсон байна. Энэ асуудлаас болоод тэр асуудал нь ангаагаагүй учраас одоо ажил дээр нийнхүү байдлаар илэрж байгаамаа. Магадгүй таны ажил дээр шараа олох зүйл яг үүндээ тохиогоогүй байж болно. Яг үүндээ нүүр алдах зүйл тохиогоогүй байж болно тий. Гэтэл та энэ бага насандаа шараа олж исэн, шархан ангаагаагүй учраас бага насных нь тэр инээлгүүлжсэн хаа хий гэж шоолуулж исэн энергитэй дүүцхөт санагдаад байгаа учраас яг үндэ ажил дээр та окей, бүрэн окей тий, мундаг дарга, мундаг лидер байгаа боловч та эндүүрлэр өөрийгөө шараа олоод байна гэж андуураад байж болцсохгүй. Эндүүрлээс болоод ичих өөрийгөө ичгэртэр зүйл хийгээд байна гэж андуураад байж болцсохгүй. Тэгээ өөрийгөө их хүчтэй шүүгээд байж болцсохгүй. Бодит байдлаас илүү хүчтэйгээр шүүгээд байж болцсохгүй. Энэ бага настай холбоотой. Ялангуяа бага насны романтик харилцаатай үерхэлтэй холбоотой сайн краштай байсан охиндоо олон түмний урд сэтгэлээ хэлчихсэн чинь шоолуулсан гэдэг ч юм уу ийм асуудал тохиолсон байх боломжтой. Тэгэхээр асуудлын гол юу вэ гэхээр яг одоо таны ажил тийм ч их асуудал байхгүй байгаа. Яг үүндээ байхгүй байгаа. Та зүгээр энэ яг одоо ажилтнанд тохиогоод байгаа асуудлыг бодит байдал дээр байгаагаас нь бусад хүмүүс хүлээж авч байгаагаас нь илүү хөндрүүлж хүлээж яваад байна. Яагаад гэвэл танд бага насны хүчтэй шарах байна. Тэгээ science гэх үзэр байна. За тэгээд энэ хоёр декных нь утгнууд нь зохиолчдын аимшигын зохиолчдын зохиолтой холбоотой байдаг учраас утга нь өөрөөгөө your childhood is a source of inspiration. Бага нас руугаа буцаж орсноор та одоо цагийнхаа асуудлыг шийдэж чаднаа гэсэн утга гарч ирж байна тий. За энэ scientist гэдэг үзэж болохоор Frankenstein гэдэг зохиолын тухай байгаа. Та байгаль гэдэг зүйлд байгалаас сэжиглдэг үү гэж танаас асуусан байна. Байгаль хүний байгаль чанар тий, хүний аратан чанар гэж ярьдаг юм. Аратан чанар гэдэг зүйлээс их хэмжээгээр сэжиглдэг, өөрийнхөө аратан чанараас хэмжээ сэжиглдэг үү. Ялангуяа энэ романс гэх үзэр гараад ирсэн байгаа учраас бэлгийн харилцаа гэдэг ч юм уу тий, ийм зүйл гарч ирж байна. Одоо жишээ нь та OnlyFans гэдэг охтуудаас жоох сэжиглдэг үү тий, биеийн үнэлдэг хүмүүсээс сэжиглдэг үү тий, секс бэлгийн харилцаа гэдэг зүйлээс сэжиглдэг үү. Энэ зүйлийг хорлолын чанартай зүйл, бузар зүйл гэж боддог. Ийм шарах гарч ирж байна. Та талаар бузар мэдрэмжийг авсан, эсвэл бага багт нь нийгэм хит хэмжээгээр чи богинохон юу бөмсгэн болвол чи бол бие үнэлэгч гэж хэлдэг ч юм уу тийм иймэрхүү байдлаар айгүй хүчтэйгээр шүүсэн, хүчтэйгээр ингэж болохгүй наа чин бузар хүний яасан ихэ мэддэг гахаашаа гэдэг ах ингэдэг үгс орж ирж байна тийм. Иймэрхүү зүйлсүүд амьдралд нь таны бага наснд их нөлөөтэй байсан уу? Энэ зүйлсүүдийг хараарай, энэ зүйлсүүдийг ажиглаарай гэж сахиусан ангаагаараа гэж зөвлөж байна. За энэ зүйлсүүдийг ангаасны дараа амьдрал нь ямар шүү байдалтай байх вэ? Яагаад энэ зүйлсүүдийг ангаалах гад сахиусууд нь энэ зүйлсийг дахин дуртаад байна вэ? Энэ зүйлсийг ангаасны дараа ажилт нь ямар нөлөөтэй байх вэ гэдгийг харж өгье. Ирээдүг нь харж өгье тийм. Асар хэмжээний эрх чөлөөтэй болох болно гэж надад мэдрэгдэж байна. Харагдаж байна тийм. За, Page of Cups, The World. Групп номер 1-тэй төстэй зэрэг гарч ирж байх чинь. За, асар хэмжээний эрх чөлөөтэй болно. Шинээр мэдлэнэ тий. Ажил нь таны ажил карьер нь тэр чигтээ хувирах болно. Маш удаан хугацаагаар хувирч чадахгүй, маш удаан хугацаагаар гацсан байдалтайсан, маш удаан хугацаагаар ийм асуудал үсгээл яваад байсан ийм асуудал нь цоо шинээр хувирах болно. За та тэгээд ажил болон карьер нь дараагийн түвшинд очих болно. Хэрвээ та тушаал ахих боломжтой бол тушаал ахин тий. Хэрвээ шинэ ажил руу, шинэ илүү гоё ажил руу тий, илүү их цалинтай, илүү мундаг ажил руу шилжих боломжтой бол тэр нь лөө шилжих болно. Шинэ орн руу нь явах болно тий. Монголоос гараад Америк руу явдаг ч юм уу, Америкт явж Америкийн салбарт ажилладаг ч юм уу, аялах болно гэж харагдаж байна. Цоо шин хорой ертөнц, цоо шин бодит үнэлэлөө, бодит ертөнц рүү нэвтрэх болно гэж харагдаж байна. Тэгээд энэ асуудал дээр таныг хойшин чангаагаад байсан энэ асуудлууд нь суларч байгаа юм аа. За тэгээ энэ мэдээж санхүүгийн эрх чөлөөнд хүрнэ гэсэн утгатай үзэр мөн байгаа.
За уншлагын эхнийх нь хэсэг ингээд сайхан бүрэн боллоо. Яг гол санаа нь ингээд гарсан. Энэ гол санааг сонссон бол тэгээд хангалттай байж болно. Ингээ манай нэмэлтийг минь авахар шийдсэн болвол байдлаас харсан нэмэлт зөвлөгөөг нь харж өгнө. Цаг хугацааны хамааралтай зүйлсүүдийг нь харж өгнө. Одоо хэрэг аялах гэдэг ч юм уу, тушаал дэвших гэдэг ч юм уу. Ийм зүйлс байгаа бол энийх нь хизээвэ гэдгийг хараад өгье. Тэгээ алгасч болцсохгүй алтан боломжууд гэдгийг нь харж өгнө. За тэгээ тийм эсвэл үгүй гэсэн асуултанд нь хариулж өгöd болох болно. Хэрэг манай нэмэлтийг минь авах гэж байгаа бол тун удахгүй нэмэлтээр минь уулзъя. Бичлэгийн чи өндөрлөх гэж байгаа бол өндрөөс өндөр амжилтыг хүсье. Дараагийн бичлэгээр уулзъя. Түр баяртай. Групп номер 3 уншлагадаа тавтай ямаарил. За та 6-ын тоотой эргээхэтээ хөзрийг сонгосон байна. 6-ын саваа гэдэг энэ хөзөр нь өөртөө ихтэй байх, бардан байх, өөрийгөө бусдад гайхуулах, үзүүлэх, өөрийгөө одоо нэрээ тавцанд гаргах, дэлхийн тавцан дээр гаргах гэдэг ч юм уу те. Алдар нэртэй байх талаар хөзөр байгаа. За энэ хөзөрнийхэн зураг нь болохоор их хэмжээний хувирал, гоо үзэсгэлэн, сэтгэл таатай байдал бөгөөд бас маш хэцүү зүйлийг амжилттайгаар туулан, амжилттай хувирч, амжилттайгаар transcend хийнэ гэж ярьдаг тийм transcend хийнэ гэдэг нь болохоор ямарваа нэгэн зүйлийг эерэг хувиралд оруулахыг хэлж байгаа. Эерэг хувиралд оруулан даван туулж, амжилттайгаар даван туулж гарч тэр өөрийн туршлагаасаа илүү хүчтэй болж гарахыг хэлж байгаа. За шууд уншлагын энергийн шалгалт руу орё. Энергийн шалгалтын үеэр энергийн шалгалт дээр гарч ирж буй мэдээлэл нь тантай таарч байвал энэ таны групп мөн гэсэн үг. Хэрвээ таарахгүй байвал өөр группыг сонгох юм шүү. За групп номер 3-ын одоогийн байдал нь ямар шүү байна хараад өгье. Одоогийн байдлыг нь хараад өгье. Six of Swords. Нөхцөл байдал өөрчлөгдөхгүй байгаа. Жаахан гацсан нөхцөл байдал удаашрсан энерги харагдаж байна. Их санаанууд, их олон санаанууд ажлын тал дээр, санхүүгийн тал дээр орж ирээд байгаа. Ийм ч санаа, тийм ч юм хэмээрэн, ийм ч юм хэмээрэн те. Гэхдээ яг тэр зүйлсүүдийг хэрэгжүүлээд авч яваад ахиц гаргая гэхлээр цаг нь болоогүй ч юм шиг. Тэгээ эсвэл блок садаанууд жоохон үүсээд байгаа ч юм шиг. Нэг л болж өгдөггүй те, нэг л гар хөдөлж өгдөггүй. Тийм нөхцөл байдалд байгаа орсон харагдаж байна. За бас жоохон групп номер 3-ыг сонгосон цөөхөн тооны хүмүүсийн хувьд жаахан шарх амссан байж уулзахгүй. Ямарваа нэгэн зүйл дээр сэтгэлийн шарх, санхүүгийн шарх жаахан хохирол амсчихсан байгаа энерги харагдаж байна. Жаахан цохил түлээгээд авчихсан тий. За дахиад энерги шалгалт дээр нэмэлт мэдээлэл харъя. За магадгүй жоохон манипуляц ихтэй эмэгтэй хүнээс шарх авсан байж болцсошгүй. Эмэгтэй хүн манипуляц ихтэй эмэгтэй хүний гар дээр хохирсон байж болцсошгүй харагдаж байна. Баг зэрэг хохирлыг их том биш. Баг зэрэг хохирлыг амссан байж болцсошгүй. За энээсээ болоод өмнө нь гаргасан байсан төлөвлөгөөгөө өөрчилсөн байж болцсошгүй харагдаж байна. За тэгээ яг одоо үнэхээр хүслийнхаа араас хөдөл юу, ажилсаг хийе гэдэг л нэг л болж өгөхгүй. Төлөвлөгөө нь бол байгаад байгаа, санаа нь бол байгаад байгаа, арга зам, арга чарга нь бол байгаад байгаа тий. Бодлын төвшөнд, оюун санх ухааны төвшөнд бол байгаад байгаа. Хэрнээ нэг л урагшлуулж чадахгүй байгаа, нэг л хүснээрээ болгож чадахгүй байгаа байдалд орсон байгаа харагдаж байна. За энэ нөхцөл байдлын гол асуудлыг одоо хараад өгье. Гол асуудал нь юу вэ? Асуудлын голыг нь харъя. Four of Wands нөхцөл байдал орчин нь бүрэлдэхүүн байна. Та орчин нь бүрэлдээгүй хэсэгтэр хэр их анзаарсан бэ те? Магадгүй орчнооны яг орчин гэдэг нь яг эргэн тойрны орчин. Яг гар дор буй орчин. Тэгэхээр хэрвээ та ямарваа нэгэн компани, оффист ажилладаг бол яг гар дор бүрний хөрш ажилдаг хүн, яг хажуугийн ширээний хүн гэдэг ч юм уу те. Тэгээ бас дээрэс нь гэр орны байдал. Та энэ бичлэгийг үзээ сууж байхдаа яг ямар сандал, ямар ширээн дээр сууж тэр тухайн өрөөний байдал, тэр тухайн гэрийн байдал те. Тэгээ гэрт нь хэн байдаг вэ? Аав ээж ах дүү гэдэг үү? Энэ хүрээллүүд нь тэд асуудал байна. Гэр бүлд нь асуудал байна гэж хэлэхээр айгүй хүн дээр тусаж болцсошгүй. Гэхдээ уншлагыг харагдаж байгаа чигээр нь хэлэхгүй бол бас болохгүй. Тэгэхээр яг эргэн тойрны хүрээнд нь таныг хайрладаг, дэмждэг, энергижүүлдэг хүчин зүйлүүд биш.
эсрэгээрээ таныг жоохон доош нь нураадаг, хорлдог, энергиэс нь сордог юм хүчин зүйлүүд байна. Жоохон бас манипулятив чанартай, эмгтээлэг манипуляцийн чанартай ийм онцгой нөлөөнүүд орчинд нь байгаад байна. За хамгийн хөнгөн жишээнээс эхэлэх юм бол одоо гэрийнх нь гэрлэн жоохон анивчдаг гэх юм уу те, нөгөө нэг юу цахилгааны өрөөнийх нь гэрлийнх нь цахилгааных нь холбоос нь холболт маастагаас болоод ингээд анивчаад байдаг гэрлээд нь штэ. Унтарчсаад энэ нь дор хаяж таныг их хэмжээгээр стресстүүлж байна. Тэ их хэмжээгээр стресстүүлдэг. Та тэр стрессийг анзаардаг байж болцсошгүй. Гэхдээ энэ гэрэл нэг жанивч хасдаг гэрэл таны асар хэмжээний энергийг сорж байна, ядрааж байна, стресстүүлж байна. За айгүй хүнд жишээ бол санийх бол хөнгөн жишээ л. Хүнд жишээ бол гэрийнх нь орчинд нь энерги сордог сүнс ажиж болцсошгүй тий. За бүр тийм зүйл биш юм а гэхэд одоо айгүй юм гэрт нь үххийг хүсдэг юм муухай хар энергитэй хүн гэр бүлийн гишүүн байгаа гэдэг ч юм уу тий. Эсвэл бусдыг хорлохыг хүсдэг юм хар санаатай хүн гэрт нь суугаад байгаад байна гэдэг. Эсвэл ажлынх нь хүрээнд нь байгаад байна тий. Юм айгүй юм хар энергитэй хаа явсан газар хар энерги дагуулж явж байдаг. Ийм онцгой нөлөө байгаад энэ бол хүнд жишээ шүү. Энэ жишээ биш тийм эргэн тойронд юм амар муухай хүн байхгүй ч болно. Зүгээр л өрөөнийхөө нэг гэрлэн ингээ маста учраас ингээ байн авчаад байдаг. Тэр нь асуудал үүсгэж байж болцсошгүй. Тэр төдий л байж болцсошгүй юм шүү. Зүгээр л жишээ хэлж өгч байгаа юм шүү. Гэхдээ ийм таны энергийг сордог сөрөг нөлөө таны эргэн тойрны хүрээлэлд байна. За энэ асуудлын гол дээр нэмэлт хөзөр авъя. Асуудлын голыг нэмж харъя. За. Three of Pentacles ажил нь бол тэгэхээр яг үнэндээ асуудалтай биш юм байна. Та болохоор уг нь ажлын асуудлаа олж харах гад ажлын төлөв байдлаа харуулах гад энэ уншлагыг авсан тийм үү. Тэгтэл ажил нь бол яг үнэндээ асуудал биш ээ. Тэгээ ажил дээр нь асуудал тохиогод байгаа бол энэ ажил дээр тохиогод байгаа асуудал нь яг үнэндээ ажилтай холбоотой бус таны амьдралын хэм маягтай нэрвэн тойрны хүрээтэй холбоотой гэж харагдаж байна. За тэгээд бас энэ хөзөрнийхэн зөвлөгөө нь болохоор өөртөө санал нийлж байгаа адил энергийн түвшинтэй хүмүүстэй хамтарч ажиллаарай. Креатив багийг бүрдүүлээрэй гэсэн байна. Тэгэхээр та ямар ч ажил хийжсэн байж болзошгүй, ганцаараа хуваараа бизнес эрхэлдэг гэж болзошгүй те. Тийм ч байсан бай хамаагүй хүнээс зөвлөдөө аж зөвлөгөө авч эхлэн. Зөвлөгөө авна, маркетингийн зөвлөгөө авна гэдэг ч юм уу те. Зөвлөөч авна, адвайзер авна, консультант авна те. Дор аж тэгнэ. За бүр болохоор бол яг санаа гар нийлж хамтрах чадах хүмүүсийг олоод хүмүүстэй хамтарч ивэл зүгээрээ. Тэгээ дээрэс нь яг энэ ажлыг хийж чадна, санаа нийлнэ, энергийн түвшин нийлнэ гэж байгаа хүмүүстэй хамтрах юм бол маш сайн. Яагаад ийм хүмүүсээр хүрээлүүлэх нь сайн бэ гэхээр үүнд учир битүүлэг бидний мэдэхгүй сахиусныхаа л мэдих шалтгаан бий. Бас нөгөө шалтгаан гэх юм бол ийм хүмүүс таныг манипуляцийн дарангуулаас хамгаална. Яагаад гэвэл ганц үнийг манипуляцлж хуурах амархан, ганц үнийг ганцаараа байхад нь манипуляцлж хуурч хорлох амархан. Харин тэр хүн амьдралд юу төхөж байгаа, ажлын түвшинд юу төхөж байгаа, бусадтай хуваалцаад эхлэнгүүт олон хүмүүсийг зэрэг манипуляцлж, зэрэг дарангуулах хэцүү болдог. Тэг хүн гэдэг амьтаа, нийгэм гэдэг амьтаа өөрөө нэгнийхээ бусдын нөлөөнөөс хамгаалж, онцгой нөлөөнөөс, хар нөлөөнөөс хамгаалж амьдардаг талтай. Тийм учраас ажлын тал дээр хүмүүстэй хамтарч ажиллах юм бол энэ хүмүүс тодорхой хэмжээнд таныг сайхан хамгаалж, дутууг нь нөхөж өгөх нэ. Таныг нэг амар сүрхий дутуутай хүн гэж байгаа юм биш. Гэхдээ таны эргэн тойрны нөлөөнд жоохон онцгой манипуляцийн нөлөөтэй чанартай зүйл, ямарваа нэгэн зүйл байгаад байгаа учраас энийг нь олж харж хэлж өгөх хүн одоохондоо хэрэгтэй байгаад байна. За өөр нэмэлт гарц гаргалгааг нь харж өгье. Энэ асуудлын гарц гаргалгааг нь харж өгье. За King of Wands за даргатай болж болно. Таныг менежертэй болно гэж ярьдаг тий. Тэгээд менежертэйгээ аль болох тийм хитрхийн нөхөрсөг биш, хитрхи сэтгэнүүр биш гэдэг ч юм. Ямарваа нэгэн янз бүрийн ажлаас гадуур харилцаа байхгүй хүнээр дарга хийлгүүлвэл аягүй сайн. Менежер хийлгүүлвэл аягүй сайн. Тэр хүнээр та өөрийнхөө амьдралыг, ажлыг зохицуулж өгдөг. Хувийн коуч ч юм уу тий, дарга ч юм уу, менежер ч юм уу хин нэгэн хүний доор ингээд таны өмнөөс шийдвэр гаргаж өгдөг хүнтэй хамтарч ажиллавал маш сайн байна гэж харагдаж байна. За тэгээд энэ хүн заавал
таалагдах алба байхгүй. Гэхдээ энэ алхмуудыг хийх юм бол та яг санхүүгийн эрх чөлөөнд төрөх болно. Ажил амжилт нь, ажил төрөл нь үнэхээр аз жаргалтай, үнэхээр амжилттай байж чаднаа. Тэгээ санхүүсууд нь таныг бол нэг ялангуяа яг мөрөөдлийн сайхан амжилтыг олж авч чаднаа. Бусад хүмүүсийн мөрөөдөд олж чаддаггүй. Ийм сайхан том зүйлсийг олж авч чаднаа, атгах чаднаа, өөрийн болгож чаднаа, ойрхон байна гэж санхүүсууд нь нэг ялангуяа тань зориулт хэлж өгч байна. За тэгэхээр таны хийж байгаа ажлын хүрээ нугасаа цаанаасаа том хүрээний ажиллаж болцсохгүй тий. Ийм том хүрээний мөнгө төрөөгөө өндөр ихтэй энергийн солилцоо өндөртэй газар манипуляцийн нөлөө гэдэг ч юм уу гэр бүл натааж түүнээс болоод танаас илүү ихийг авах гад гэдэг ч юм уу ийм тал гарч ирэх магадлал байдаг. Гэхдээ шаардлага бол байхгүй юм аа. За уншлагын эхнийх нь хэсэг ингээд боллоо. Мэдээлэл нь сайхан ойлгомжтой товч байж чадсан болов уу гэж бодож байна. Гол зүйлийг нь ойлгомжтой хэлж өгч чадсан болов уу гэж найдаж байна. Тэг гол мэдээлэл нь бол гарсан. Одоо нэг хэрэг нэмэлтийг минь авах юм бол байдлаас хамаарах нэмэлт зүйлгөө нь хараад өгье. За бас дараагийн алхмыг нь хараад өгье. Цаг хугацааны хамааралтай зүйлсийг нь харж өгнө. Тэгээд алгасаж болцсохгүй алтан боломж юу байх вэ гэдгийг нь харж өгье. За тэгэхээр урьдчилан ингээд боллоо. Нэмэлтийг минь авах гэж байгаа бол туудахгүй нэмэлтээр минь уулзъя. Урьдчилгааны өндөрлөх бол амжилтыг хүсье. Сайн цахны хүсье. Дараагийн бичлэгээр уулзъя. Түр баяртай.